Сайн байна уу? Айхо подкастын маань 2 дугаар бэлэн боллоо. За энэ удаагийнхаа дугаараар далайхын туртайд болох Альхирмагийн тухай ярих нэ. Тийм ээ, миний туртайд ба. За яад Альхирмад ер нь туртай юм бэ? Энэ тухайга нэг хэдхэн өгүүлбэр багтаа хэлчихэж та. Хэдхэн өгүүлбэр төлж чадахгүй. Яг нь над бол өгийн дууных нь үг шүлгэн таалагддаг. Шүлгээс гадна дүрэн их таалагддаг байхгүй яг зүгээр нэг Альхирма дүрэн үү? Тий. Дууных нь шүлэг дээр гардаг тэр дүрийн нэг илэрхийлэмж гэдэг юм аа. Нэг тангарах ч юм уу хүчил. Тэр өгнийх нь хүчил над гой санагдаад. Ямар гоё тийм чин үн сэтгэлтэй тий. Тийм сэтгэлийн хаттай хүн байсан болоо гэж тийм бодол төрөгддөг байхгүй. Тэгэхээр тийм бодлоос тийм гоё бахархмаар байдаг болохоор би дуртай гэж болохоор. Альхирмад тийм болохоор. Тийм. За Альхирмагийнхаа одоо яг үүх түүхийн тухай гэх юм уу? Одоо нэг олон номон дээр ерөнхийдөө ингээд Альхирмаг болвол ингээд 1800 оны үед ингээд анх бий болсон энэ дуу болвол гэж ярьдаг. Одоо нөгөө тэр үеийнх нь тэр үед тохиолдсон үйл явдлаас одоо ингээд сэдвэлсэн гэх юм уу? Тийм үеэр одоо ерөнхийдөө бол тэр үетэй их холбогддог. Одоо нөгөө яг манжийн дарлалын үе те. Тэгээд одоо нөгөө нэг хугацаагүй цэргийн алт гэж байсан тэр үеийнхтэй айгүй холбогддог юм байлээ. Тэгээд тэр үед одоо нөгөө нэг ингээд Альхирма хэмээх сайхан бүсгүй одоо нөгөө нэг эр нөхөр болох алтан сүхэн ингээд хугацаагүй цэргийн алтанд татагдаад тэгээ 13 жилийн турш ингээд ямар ч хил холбоо байхгүй тий одоо ингээд үнэхээр ингээд үгүй болцсон юм уу гэх юм бол одоо ингээд үгүй болцсон ч гэж хэлэрдэггүй амьд байгаа шүү өсөөмийн сайн суугаа шүү гэсэн ч хэлэрдэггүй яг яасан мэддэггүй 13 жилийн турш алга болсон гэдэг өгсөн амьд тийм өгсөн амьд мэддэггүй алга болсон гэдэг одоо тэгвэл нэр яах вэ одоо үед тэгнэж яах вэ тий одоо хэрвээ одоо үед тэгдэг бол бас хэцүү байхгүй холбоо барих техник технологи нь байна тий тухайн үед бол яг ч нэг сохор итгэлээр л хүлээж авахгүй 13 бол тий эргэж ирэндээ гэсэн нэг сохор итгэл байгаа тулдаа хүлээгээд байгаа байхгүй түүнээс бол 13 жил гэдэг чинь амар урт хугацаа байхгүй тэгээ үхсэн амьд нь мэддэхгүй тэгээд бараг сүүлд нь төрсэн аав ээж нь алтан сүхийг үхсэн бараг эргэж ирэхгүй юм байна чи яв ухааны юм болсон байгаа байхгүй тий тэнгүүд одооны тэр дээр үеийн 13 жилд хүн хүлээгээд чи одоо бол хүн хүлээж чадах уу одоо чи жишээл хүн хүлээж чадах уу бас 13 жилийн жас юу юм те хэлж мэдэхгүй юм да яг яах юм бол хэлж мэдэхгүй л юм зөв гэхдээ 13 жил битэл одоо бол 1 жилийн цэрэг хүлээж чадахгүй шүү дээ 12 сар тий за юу гэж эргэн тойронд хүлээсэн хүмүүс зөндөө байгаа шүү гэлээгээд найзлуугаа эрхийг хүлээгээд би энэ асуултыг өөрөөсөө асуусан байхгүй би бол 13 жил хүлээж чадхаар тэнэг юм блэ чадна гэж бодож байна чадна үнэхээр яг ингээд гэтээ бас эн чинь бас айгүй өөр нөхцөл байдаг шүү дээ яг ингээд зүгээр ингээд гэр бүл болцсон шүү дээ тий анхны нөхөр алтан сүхтэй аваал нөхөр алтан сүх гэж дуулаад байгаа шүү дээ тий дууны өгнөр гараад байгаа шүү дээ тэгэхээр гэр бүл болдгоо болцсон ингээд одоо нөгөө нэг хадам талаас нь одоо нөгөө бэрээ гуугаад ингээд аваачсан байгаа шүү дээ тэгэхээр чи бас тодорхой хэмжээнд ингээд нэг тийм одоо нөгөө нэг юутай болсон байр сууринд одоо ингээд тэдний бэр тийм ээ ингээд одоо алтан сүхийн эхнэр гэдэг байр суурин дээр очсон байгаа гэсэн үг шүү дээ тэгэхээр бас 13 жил бол бац байж болмоор ч юм шиг тэгээд ингээд зүгээр юм сохор итгэл юм өгөхөр бас арай сохор итгэл биш үү яг нөгөө 13 жилийн хугацаанд итгэл алдахаар хугацаа бол болсон байгаа хгүй зарим хүн алдаж болно шүү дээ тиймстэй гэмнаа амьдралаа бодъё гэж бодох. Тэгэхээр тэр хүн чинь дотор нь жоохон ч гэсэн нэг итгэл байгаа л эргэж ирэндээ хүлээсээр байгаа л яг ч ирүүлж байгаа л та. Ирүүлдэг гэдэг. Гэтэ анх би зүгээр түүх домгийн судлахаас өмнө танилцахаас өмнө дуугийн сонсоод яваад байгаа шүү дээ. Тэр над нэг бодол төрөөжсөн хатан зөвхөн талаар. За ямар арчаагүй ирэх хүн бэ те 13 жил болж байгаад яаж нэг ганц удаа ч гэсэн оргож усаад ч юм уу те нэг хилийн зэрэгт байлаа гэж бодлоо шүү дээ. Тэр хязгаарын албанд байлаа гэхэд нэг хоёр сайн морж чавруулж унжгаад нэг дарга сэрэгдээ хэлээ те. Би нэг нутаг очиад ирье гэд явал бас явахаар өөр хүмүүс бол явыг бол шийдээд явж магадгүй байхгүй. Тэгэхэд алтан сүх явж чадахгүй ямар арчаагүй ирвэ гэдсэн. Сүүл түүхийн судаад үзэнгүүт за яалчгүй л болохгүй л байсан юм тийм яг нэг он цагийнхаа хувьд те яг юм хэцүү цаг үе тэгээ ингээд
яг өөрийнхөө соргоороос оргож босгочих болдоггүй л байсан л үе яагаад юм бол 1800 он гэж Тэнгүүд яг авч үзвэл нөгөө монголчууд ч манжин иргэшээлдсэн, манжин хуулийг цацдаг байсан. Тэнгүүд хуульч хвчвал толгойг нь авдаг те. Амар хатууд. Тэгээд оргоод цухтаагаад нутг руугаа альгамаар руу явуул. Тэгээд амьгүй болчих гээд тэгснээс ямар ч гэсэн амьтай мэдтэй байж байгаа л очиж да. Тий. Нэг яахаа ийхэ үзье да гэсэн байдалтай хүлээсэн байгаа хэрэг. Тэгвэл тэрийг түүх нь бол тухайн цаг үеийг авч үзвэл зөвтгмөр тий. Тэгсээ ингээд тэр үеийн тэр цаг үеийг ингээд мдээгүй байх уу сонсвол нэрэн гэсэн ямар өөдгөө ирвэл гэж бодлоо тий. Яачгүй нэг алтан сүхий нэрэл бас оргоод очихгүй гэж бодох шиг тий. Ингээд бүхэл өтө 13 жил гэд бодохоор чинь. Тэгээд түүхийн судлахаас өмнө тэгж яалтчгүй тэгж бодох надад. Тэгээд хэрвээ үнэн сэтгэлээсээ тийм хайртай юм бол хүн 13 жилийн дотор нэг яаж нэг удаа уулзах яаж нэг хүнээ нэг хил хөрвүүлэх шүү гэж хэлчих юм аа тий яхаа. Тэгж болоог болохоор тэгээд энэ бүр алтан сүхүн манж одоо баргалж урд бээжин мэжин рүү зэргийн албанд явцсан байхгүй тий. Тийм болол холдоол тэгэл хилээ авч чадахгүй байсан байгаа юм л та. Тэгэнгүүт дууныхаа үгэн дээр бол бүгдээр нэг нэгэнгөө гоё гарч штэ. За одоо ингэсэн байж тээ тий. Алт алтын торгон хадгийг задалж суунаа альгэрмаа хөө. Анхны нөхөр алтан сүхтэй амьдралынхаа замыг холбосондоо аваал нөхөр алтан сүх амбан саяаны цэрэгт яваад хөө. Амьд өгснээ сургахгүй 13 жил боллоо доо. 13 жилийн дотор андуу зөрөө явсан бол хөө. Агаар турмас тэнгэр намайг амийг минь гартал нэргэгээ. Өнөрийг дараа нь өршлөлөд байна шүү дээ. Энд дээр нөгөө нэг хөө гэж яагаад хэлхийг тандах вэ? Хөө гэд яагаад ингэ ардын нүнээр ингэж хөө гэж юм гардаг болсон бэ гэд тэгсэн чинь хөө гэдэг нь ерөнхийдөө бол юм найрсаг элдэг байгаа гэлтэгдэг гинэ. Тэгээ нөгөө нэг ямар ч юм зандрангуй нэг тийм ууртай хөмсөг уншигдахгүй тулд ингэж юм хөө гэдэг үгийг ашигладаг монголчууд гэж ардын дуу дөнгөд хотын дуун дээр нэг хүүмэн гэдэг чинь нэг сэтгэлтэй байна хайртай байна. Одоо бол манайханд хүүмэн гэхгүй шүү дээ. Хонгор хүүмэн гингүүд хонгор хайртай гэсэн үг шүү дээ. Одоо бол хайртай гэсэн болчихж байгаа байхгүй тий. Тэнгүүтээ бас ингээ үгнийх нь утга нь амар алдагдaltaа ч тий. Хайртай гэж хайртай гэж хэлж байгаа юмнаас ингээ ямар тийм хайргүй юм шиг үлдээд гаргадаг гэсэн тий. Тэнгүүт нөгөө талд ингээ яг одоогоос ингээ 100 жил 200 жилийн өмнө л зүгээр ингээ хүүмэн гэдэг үгэндээ ингээ бүгднийг багтсан байна. Тий. Тэнгүүд амар гоё ёс төртэй тийм нэг хүндгэлэн амар дээр байсан. Тэгээд одоо ч хин дуртай нэгэл өдөг баргалж найз өхнөө бараг 100 удаа өмсөж байгаа шүү дээ барьж бол хайртай шүү гээл. Тухайн үед бол тийм уруул муруул дээр хацар дээр нь өмснө баргалж хүний нүдэнд бол тийм үзэгддэг байсан гэж аахгүй. Зөвхөн яг ингээд хүн амьтны дээр гэдэг өмсгөр болвол тий тухан дээр нь үнэлчихэд морддог байсан байгаа байхгүй. Амар хүндлэл байгаа л дээ чи одоо ингээд нэг гэснээ гоё амар гоё хайр чимшиг тий инхрэл чимшиг. Тэнгүүд би түрүүндээс шүү дээ энэ алигурмаа дүр нь над гоё таалагддаг. Дүрийн доторх тэр хүчлэн жишээ нь саяны энэ үг байхгүй сүүлийн мөр чинь 13 жилийн дотор тий андуу зүрүү явсан болохоо агаар хоромж тэнгэрмэн намайг амийг нь гартал нэргээрээ. Тэнгүүд амар гэсэн 13 жил би итгэлтэйгээр хүлээсээ ямар ч өөр ир нөхөр гэж бодол байгаагүй. Хэрвээ байсан бол мөнх тэнгэр мэдж байгаа оролж намайг нэргээрээ гэрчнэ гэж байгаа. За тэгээ үргэлжлүүлээд уншвал. Жангийн торгон хадгийг задлан сунаа альгэрмаа хөө. Заяаны нөхөр алтан сүхтэй жаргалын замыг холбосондоо хөө. Өгийн нөхөр алтан сүх уушаанд цэрэгт яваад үгсэн амьдын сураггүй өдий удаан боллоо хөө гэсэн маа. Тэнгүүд энэ дуу чинь ингэж байгаа штэ. Тодорхойлол үзгүй. Алигмаа гэдэг ир нөхрөө санан битгэрсэн эмэгтэй сэтгэлийн өвчлөл явахгүй гүнгийн дуу гэдэг ш тэ. Тэнгүүд яалчгүй нэр ийм дуу зохиох л байх л та. Тэгээ манайх монголчууд нэг гоё дуу хуурдаар тийм үү тий. Сэтгэлийн дуугаар. Үгүй яалчгүй нэг ийм хол байрлалтай. Тэг ингээд нэг айлаас нөгөө айл руу очих гэж яг хідэн нэг сахалтын айлын хооронд сахалтын зайн хүртэл ямар хол байдаг тий. Ингээд тийм учраас одоо нэг тэр их нөгөө одоо сэтгэл мэдрэмжүүдээ одоо нөгөө дуугаар илэрхийлж гисэн байна. Би чи баагаад чинь нөгөө энэ кино үзэхэр энэ кино ч юм ингээ бүжиглэл дуулаад байдаг. Зүгээр нэг хоёр хүн харьцсан оронд. Сайн уу нөхрөө гэж тэнгүүтээ олон удаан хугацаа уулзаагүй нэг ингээ тэрийг ингээ дуулаад чимдэлчихтэй. Тэнгүүт ямар ядраа зүгээр ярьчихна үстэй гэж боддог. Одоо бол энэ ардын дуу мөг ингээ сонирхоод
сонсоо явангууд манайхан ч бас л тий гоё хөгжмөлөг дуулдаг бас тийм өвгийн баялаг сайтай хүмүүс байсан байна гэж бодогдоод. Яалч нөгөө нэг одоо энд чинь гэхдээ яг юм харилцсан дуунууд бол нэг их бас байгаад байдаггүй шүү дээ. Яг юм харилцан яриагаар бол нэг дуу утсан бол байгаад байдаггүй тий. Тэрсээ яг юм ганцаараа байх үедээ тий бодож буцааж явах үедээ. Гэтэ ингээд ямар ч юм амар юм одоо чинь ингээд 13 жил хүлээхдээ мэдээж яриг энэ чинь бас гомдох үед байгаа шүү дээ. Нэгээсээ л битүүч боцсон л хэлгүүдээ хүлээхдээ 13 жил боллоо. Яагаад ганц дахиад явууч? Дахиад биш юм аа гэхэд яагаад ганц хэл хэрэгжиж болоогүй ингээд бодох үед байсан л гэж тарах. Гэтэ энэ дууных нь үгэн дээр энд нөгөө бодол бясалгал нь ингээд дуу болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ ч их тийм гомдлын үг байхгүй гоо амар хөөрхөн. Амар хөөрхөн ерөөсөө тийм гомдлыг байхгүй боддоо ингээд Жанжангийн торгон хадгийг задлан сууна айлгэрмаах уу заяаны нөхөр алтан цогтой жаргалын замыг холбосон угийн нөхөр алтан цог уушаан зэрэгт яваад үгсэн амийн сураггүй өдий удаан бол тэгсэн ингэсэл энэ 8 мөр дотор ингээд нэгт юм би чамд гомдож байна тий би чамд ингээд чи яста айгу муу хүн юм а гэсэн ганц юу байхгүй яг ингээд заяаны нөхөр тий ингээд амьдралынхаа замыг холбосон доо аваал нөхөр гэл ингээд тэр ингээд 13 жил ингээд хүлээгээ цөхөрч байгаа хэрнээсээ цөхрөөд байгаа хэрнээс одоо яг энэ дууны нүгэн дээр ч гэсэн ингээд өдий болтол сураггүй энэ төргээд ингээд тийм гэсэн юм ингээд тийм мэдрэмж ингээд мэдрэгдээд байгаа хэрнээсээ явч юм тэр нөгөө алтан цогтой юм хар буруу санаж байгаа тийм үг гарч ирэхгүй байхгүй амар хөөрхөн. Тэнгүүд тухайн үед ч нөгөө толгой техникч байхгүйсэн. Тэнгүүд хүний нөгөө ихтгэл харьцаа яг ам бол ам байсан байхгүй. Заавал за тийм яг тийм одоо жишээ нь хоёлаа өнөөдөр уулзлаа гэхэд намрын дунд сарын 15 дуулзъя тэр уулан дээр гээд яг тов гаргацсан бол 3-4 сарын дараа яг тэрийг дээр уулзах хэрэгтэй. Амнаасаа зөрж болохгүй гэсэн тийм нэг үнэн ч тийм монгол хүмүүсийн нэг язгуурын тийм юм яваад байгаа юм л та. Тэнгүүд тэр 13 жилийн дотор чинь бас тэр нэг алтан сүхийн аав ээж нь бараг ихтгэл алдарчаа штэ. Миний хүү ирэх юм байна ухсан амьд мэдэх бараг өхөө үз. Ухаан. Тэнгүүдээ илүү хүн хааллаад явах гэдэг баг би гэрээ аад үзээ те байх суух газаргүй болтно бас хэмэлдэг байсан л байгаа. Тэнгүүд тий ерөнхийдөө бол адалдаг байсан гэж гадаг штэ тий. Тэнгүүд тэрний бас нөгөө харьцаа дуу нөгөө штэ аав ээжийнх нь дуусан. Тий нөгөө алтан сүхийгээ эрэхтэн тий. Тэгсэн чинь алтан сүх 13 жилийн дараа ирсэн чинь айлгамаа байхгүй яасан бэ гэсэн чинь аав ээж нь хөөгөө явуулсан байхгүй. Тэгээд төрхөндөө уцсан айлгамааг аав ээжээсээ алтан сүх сургалсан чинь аав ээж нь ингэж дуусан гэдэг байхгүй. Арш зандан хүж юугаа асаагаа нүбшүү айлгэрмаах уу аав ээжийн шүтээнийг чинь арын жалгаар тарааваах уу үнэр сайтай гоошон хүжийг асаагаа нүбшүү айлгэрмаах уу эцэг дээдийн шүтээнийг чинь өмнө жалгаар тарааваах уу муулан болдог тийм тий. Аав ээж нь муулж дуусан. Тэнгүүд дуу нүртэл харьцаатай тий. Тэгэл яалчгүй аав ээж нь бол айлгамаад бол дургуулсан баг. Тэгээ эренгүүт нь бараг л тий. Чамайг явснаас хойш болохгүйсэн. Бит хоёрыг үл тоомсорсон. Гал боломтий чинь сахаагүй ухааны юм яа. Тий, арш зандан хүж юугаа асаагаа нүгүшүү айлгэрмаах уу гэхэр чинь тий. Энэ хугацаанд бол ингээд ямар ч юм одоо нөгөө нэг алтан сүхийн гэр бүлийн хувьд ингээд үн цэнтэй зүйлсийг бол ингээд үл тоосон шүү гэсэн утгыг хэлэхэд тий. Тэгээ нөгөө аав ээжийн чинь шүтээнийг арын далгаар тарааваах уу. Тэнгүүт аав ээжээс сонссон үгэндээ алтан сүхийг итгээгүй байхгүй. Итгээгүй улмаас юу ч гэсэн айлгэрмаатайгаа очиж уулзъя тий. Тэгээд мордож очиод айлгэрмаатайгаа уулзаад бүхнийг мэдээ тий үнэн зөв нь ярилцаад тэгээ босож ирэнгүүтээ аав ээжтэй гомдсон сэтгэлээ тайлаад тэгж нөгөө харьцаа дуугаар бас дуусан гэж байна. Алаг ирээн үнэн туглаа мөрөөдөх нь хөрхий. Мөрөөдөх нь одоо мөргөх нь гэсэн утгаар хэлж байгаа тий. Мөрөөдөх нь тий. Энэ юу гэсэн юм? Алаг ирээн үнэ туглаасаа одоо холдсон байгаа байхгүй. Тэнгүүт их хүрээ нэгнээ өгөх. Тэгээд мөрөөдөх за очлоо. За энийг катлчихо. Би нэг өмнө уншихтаа мөрөөдөх гэчихэрэн за энэ одоо ямар очтой мөрөөдөх одоо нөгөө мөргөн л их утгыг хэлээд байна гэж байна. Мөргөх шал хүсэл яваад байгаа байхгүй. Тэнгүүд аваал хүүхэн айлгэрмааг ачигтайгаа зүрлэж бодсонгүй юу хөө. Хүрэн ирээн үнэн туглаа мөрөөдөх нь хөөрхий. Хүний хүүхэн айлгэрмааг хүүтэйгээ зүрлэж бодсонгүй юу хөө. За одоо яг ингээд нөгөө нэг мөрөөдөхтэй хүсэх гэдэг утгаар ингээд ойлгосон чинь наа чи амар утгатай байсан байж тээ. Би нэг зөвөр мөргөх гэж бодцоод
ингээд нөгөө нэг тий алаг ирэн үнэн ингээд туглаа мөргөх нь хөөрхий тэгээд яаж байгаа юм бол доо гэж бодсосон чинь яг үндэ мөрөөдөх байсан байна. Тэгэхээр ингээ мөрөөдөх гэж бодоход чинь бүр юу вэ ёо. Хүрэн ирээн үнэн туглаа мөрөөдөх нь хөөрхий хүний хүүхэн алгэрмаг хүүтэйгээ зүйрлэж болцсонгүй гэдэг чи одоо тий ингээд хүү чинь тэнд 13 жилийн хугацаанд ингээд алгэрмаг ингээд мөрөөдөөд ингээд байж байгааг ингээд ягаад алгэрмаач их намайг хийж ийн гэж бодсонгүй гэдэг утгаар нь хэлж чинь тий ёо. Яг тэр хүнийг та нар бэрэг гэдэг утгаар нь биш надтай адилхан хүүшгээ үзэх хэрэгтэй байсан юм а гэдэг утгаар яваад байгаа хгүй. Тэгэл мэдээж энэ хоёр сүүлд нь бол түүхэндээ бол алгэрмаа алтан сөх хоёр бол буцаад хүчир зүгөө олсоод амар сайхандаа жаргаад амьдраад дуустдаг юм байна. Тэнгүүд энэ дууны бас олон дуучид олон хувилбараар дууссан байгаа хгүй. Тэнгүүд надад бол анх одоо сүүлд сонсож байгаа алгэрмаагийн хувилбар бол Бадам хаан дуучны дууснаар бол би сонсоод байгаа. Бадам хаан дуучны хараа. Тий. Тэнгүүд яагаад гоё вэ гэвэл хөгжмийн найруулга нь амар гоё гэдэг байхгүй. Яг тийм нэг уг үндсэн нөгөө ардын дуугаа эвдсэн биш зэ. Яг нэг гоё донжийн тааруулсан, нэг зүй тогтлын тааруулсан гэж байдаг та. Тэрэн шиг надад гоё санагдав. Зарим нөгөө орчин үеийн хөгжмөнтэй ардын дууг нийлүүлэнгүүд нь хөгжим нүдсэн юм байдаг шүү дээ. Тийм байхгүй. Яг нэг гоё тийм за ямар ч тийм гоё сонсогдох юм байна. Тэгвэл хоёроо сонсч үзье л та. Надад л өстой гоё юм уу? Энэ алгэрмаг сонсоод надад амар олон тийм ээ та угаасаа алгэрмаг кино зохиол бичгээр алгэрмагийнх нь яг дүрд нь өөрөө амар ингээд нөгөө нэг яг ингээд саяны би над чи ингээд мөргөх гэж уншихгүй яг мөрөөдөх гэж унших хэмжээний ингээд олон удаа ингээд уншаад үзсэн тийм ингээд бодоод үзсэн. Энийг амар олон удаа бодсон болохоор таны талганд баг алгэрмаа ингээд дүрсэгддэг байх тийм. Энд чи бараг кино зохиолох гоё юм. Тэгээ дөрүүд байна. Туслах дөрүүдийн хадам аав ээж хоёр нь тий. Тэгээ цаг үе нь байна. Манжи үе. Тэнгүүт бодол кино шиг штэ. Тэнгүүт энэ клипийг үзсэн ч гэсэн надад нэг гоё юм боддог. Тэр клип үзснийхаа дараа ярив за. Алдын торгон хатгийг задуулж соноо хэлээр маяаго анхны нөхөр алтан сүхтэйгээ амьдралын хазамыг холоо босондоо Сухмин амбан хошоны халбанд мордада энэд өгсөний сургуугүй арван гурван жил боллоо саяны энэ хоёр дахь бодлол над нэг гоё таалагддаг гэдэг шүү дээ. Тангараг нь яваад байгаа шүү дээ. Хүчлэнтэй нэргээрээ. Тэгмэд энэ дээр ч гэсэн яг хоёрдугаар бадаг явангууд хөгжим нь гоё тэр сэтгэлийн дэмнээд ингээ өсөв. Хөгж байгаа юм шиг гоё өсөө те. Өөр агаар оруулж байгаа. Тэр тэгэхээр надад гоё санагд. Гоё биш нэ. За гоё нэ. За гоё нэ. Гоё нэ. Чамд. I'm
хөгжмийн найруулал лаг байх хэвээр. Янзтай. Тэгээ яг Гадаа нэг ч өөрөө өстой янзтай. тий. Тэнгүүд энэ клипийн үзмүүд бас гоё заа. Яагаад бодогдсон хижихfinance гэхээр гоё яг одоо үедээ бол зөгцсөн харагдаад байхгүй. Клипээс нь зураг авалт нь өөр байна. Хувцалт нь өөр байна. Тэгэхгүй зарим манайхан ч ардын дуу, уртын дуу дуулаа гэхээр зөвөр нэг байгаль авчи тэ нэг дэлгэр нөгөө дүрсээ нэг 3 талаас нь опшн сэрээд нэг группний ингээ барьсан тэ. Тэгээл ингээд гөлийгээ дуулаад идэг. Хөө ямар мох. Гэхдээ зарим нь үзэхэр амар оронгүй байхгүй. Клип шүү дээ. Тэг үзэг юмтай байх хэвээр харах өнцгтэй зураг авалтын тэр ур чадвар байх хэвээр найруулга ур чадвар харагдах хэвээр. Тийм байхгүй болох нь амар гөлий санагдав. Энд дээр бол гоё идэг. Тэнгүүт хөгжмийн найруулга нь үнэхээр гоё. Дуулсан дуучинч гоё, дуунч гоё. Тэгээд тангараг нь штэ. Одоо шүлэг нь штэ. Шүлэг нь бол надад бол үнэхээр гоё. Тэр сүүлийн тэр мөртөл гоё штэ. Одоо жишээ нь агаар тэнгэрийн нарны элчинч болоосоо биемнөхөө амраг хонгор хүүгээ дулаалж явахсан биемнөхөө уудам дэлхийд дураар давтлах салхинч болоосоо биемнөхөө сайхан хонгор хүүдээ хүрээд очих юмсан биемнөхөө тэнгүүд амар хүсэл илэрхийлээд байгаа юм. Тэгсэн мөртлөө үгийн тэр зүүрл сонгож авсан үгийн илэрхийлэмж юм амар гоё. Нарны илч болоосаа гэж байна те салхи болоосаа гэж байна. Тийм хэрвээ салхи болвол хүүдэрээ очиад хүүгээ нөмөрлж явах юмсан. Тэ хажууд нь байх юмсан гэсэн. Амар гоё. Одоо бол утга зохиолын тэр яруу найргаа ярил лаг зүйл. Лаго. Лаг. Тэнгүүд Бадам ханд дуучны дууснаар би сонсох дуртай сүйлдэл. Тэгээд энд нөгөө өөр хувилбар баг штэ альграмад ч тэ. Тэд олонгот нөгөө нэг чимэцээгэн дууснаар ингээд амар их таалагддаг. Яг заавал ингээд амар гэж акцент аваад байгаа гэхээр сайн нөгөө нэг ингээд яг ингээд нэг тийм одоо мэдрэмж сэтгэлийн үед явж байгаа штэ. Энэ одоо хэлж байгаа энэ надууныхан шүлгүүд ингээд бүтэндээ ингээд тийм одоо маш их ингээд 13 жилийн хугацаанд зөндөө олон зүйлс болж байгаа тий. Тэр зүйлсийг ингээд яг туулж тарж гарч байгаа тэр үеийн сэтгэл зүйч юм уу ингээд илэрхийлж байгаа юм шиг санагддаг болохоор ингээд чимцээгаа дууснаар илүү сонсдог. Тэгтээ бас ингээд өвөр Монгол зарим дуучдын дууснаар байдаг штеп. Тэднэр нь болохоор бас ингээд өөр хувилбарууд бас ингээд бас ингэж болох юм байна гэсэн бас юм өгдөг. Тэнгүүд чимцээ дуучны дууснаар гэжтэй сонсонгод чиний түрүүнд хэлсэжтэй яг нэг гонхорсон сэтгэлийг илүү гаргасан тий. Тэгвэл яг тийм ах нэг хэвийн чим шиг яг гонхраал дуулсан тий. Тэнгүүд тэр талаараа надад жоохон нэгэн хэвийн чим шиг гонхорсон болоход жоохон таалагддаг зэ. Тэнгүүд энэ ч үгүй гонхорсон үгтэй шүү дээ. Гэтэ энэ Батман дуучны эхний энэ дэр бол сүүлдээ яг хөгжмийн найруулга нь дээш өргөд өгч байгаа байхгүй. Тэнгүүдээ өөрөө дуучны хэв маягийн ч гэсэн тийм гонхраг яг тийм сэтгэлийн нэг чинхүү итгэлтэйгээр хүлээсэн бүсгийн дуу шиг болчихж байгаа байхгүй. Тэнгүүд энэ түүхэндээ тэр хоёр ч 13 жилийн дараа уулзсан тий. Жаргад дуусчих. Тэнгүүд бас жаргаж дуулсан хувилбараар нь дуу байдаг. Тэр дууг нь би энэ одоо Бадам ханд дуучны дуулахаас өмнө жаргал баярлаа тий. Дууснаас өмнө баруун 21 онд гэдэг хотод байхдаа анх сонсч эхэлсэн шүү дээ. Тэрийг эхлээд би сонсдог байсан байхгүй. Тэн дээр бас шүлгэн төрөлг нь гоё заа. Үгүй илэрхийлсэн юм тий. Тэнгүүд тэр чинь харилцаа дуугаар явж байгаа шүү дээ. Гэхдээ эмэгтэй хоёр дуучин дуулаа. Тэр нь бас гоё. Тэрнийх нь үг нь болохоор энэ доо юм да. Уншгаа. За тий. Агт хүлэг морины минь хөлсөн ч заавчлаа. Агт хүлэг морины минь хөлсөн сэвшиж Тэг шүлгэн дээр нь ингэж байгаа байхгүй. Агт хүлэг морины минь хөлсөн сэвшиж амжаагүй хөө. Ардаа үүрсэн саадаг нумайга авчил бас амжаагүй дээ хөө. Амраг баг алиграматагаа алиархаж наадаж амжаагүй хөө. Айл гэрийн амьдралын замаа аятаа ярилцаж амжаагүй хөө. Тэнгүүд яг алтан сүхийн сэтгэлийн илэрхийлэлж яваад байгаа байхгүй. Тэнгүүд хоёр дахь бадгаас нь нэмэгтэй дуучин оронгууд агаар тэнгэрийн нарны элчинч болоосоо биемнөхөө. Амраг хонгор хүүгээ дулаалж явахсан биемнөхөө. Уудам дэлхийд дураар давтлах салхинч болоосоо биемнөхөө. Сайхан хонгор хүүдээ хүрээд очих юмсан биемнөхөө
Дөнгөд яг нэг эмэгтэй Алиграмагийн сэтгэлийн илэрхийлэмж явуулчаа тий. Дөнгөд сүүлд нь энэ хоёр хамтдаа байгаагаар нийлцсэн гэнээр бадаг гэдэг хэвгүй. Тэр нь алдлах замдаа зуузаа холбоод алхуулж явна хоёулаа хөө. Амраг сэтгэлээ ярин инээлцэж явна хоёулаа хөө. Хатар талаар дөрөө төлбөөлж алиархаж явна хоёулаа хөө. Ач үрээ бодох хүртлээ ярилцаж явна хоёулаа хөө. Тэнгүүд энэ хоёр аль хэдийн хүчир зүгөө олдсон тий амьдралаа тийм жаргалтайгаар хэлсэн тий. Хоёулаа нийлцэн явж шээ. нэг тийм уучран алдсан байж тээ. Тий амьдралаа бодож जैन үр хүүхдээ болж ац зээгээ бодсон насан жарганаа насан өгтөл батлаа хамтаа байна гэсэн гоё жаргаж дуустдаг. Гэтэ нэг юу юм байна. Нөгөө алтан сүхийн ингээд сэтгэл мэдрэмжийг илэрхийлж байгаа энэ шүлгийн дүрмөр нь штэ. Нэг тийм яа тийм байл шүү дээ гэсэн мэдрэмж өгч чинь надад яа нөгөө талд ч нэг гэж бодсон байж та ашигтай гэж бодож одоо хардаа ингээд тэнгүүд алтан сүх өөрийгөө зөвтгцэн байгаа сте. Тэгтээ ардаа үүсэн ном сумаач тайлах завдлаг байж явсан шүү. Артулын мөрний маань хөлн ингээд сэвшиж амжаагүй байх шүү гэдэг ингээд бүр нэг яа тэгэж яарсан байлгүй бас арайч тээ хогч ингээд амар бодож шít. Бас тийх байлгүй дээ гэж. Тэнд хүн ингээд 13 жил хүлээж хаад тээ ингээд яа тийм байлгүй дээ гэж бодож байна одоо. Тэгтээ бас энэ хоёрыг ингээд дуунаас аваад үзэнгүүд штэ. Юу тийм хайр сэтгэл штэ. Холдох тусам бас илүү үн цэнтэй байж магадгүй тий. Жоо холдох тусмаа хол байх хоёр тал байх тий. Тэнгүүд нэг бодоол улам бодолтой амьлуулад байна гэсэн үг шүү дээ. Тий. Тэнгүүд байнга байгаад байхгүй бас төр зурд гэсэн хол явах, нэг нь хол явах ч юм уу. Жоо ингээд холдох молдох үе байвал бас хүн зүгээр юм шиг байна. Манай нэг багш тэгж ярьж ирсэн. Ингээд одоо манай багш гэдэг чи одоо ер нь бол нэг 60-аад настай хүн байна да. Тэгээд ярьж ирсэн. Бидний үед ер нь бол ингээд хизээч ингээд одоогийнх шиг ингээд байнга хэлхэлтэй л хамтдаа тий байнга ингээд хөдлөлцөж яваал ингээд өдөржингөө хамтдаа тийм цаг үе байдгүй байлаа шүү дээ. Бид нар чинь ингээд юм амьдрангаа биш ингээд нөгөө нэг яг аж ахуйн ингээд явангаа өдөртсмээ ингээд мал аж ахуй чинь байнга өглөөнөөс эхлүүлээд орой хүртлээ жилийн 4 өдрөс 24 цагаар ч юм уу тий ингээд байнга ингээд хөдөлмөрч байдаг ард түмэн манай монголчууд. Яг тэр үедээ ингээд маш их ингээд мал аж ахуй тийм ээ ингээд хөдөлмөр эрхэлж байх үедээ ингээд амьдэрдэг тийм ээ. Тэгэнгүүтээ ингээд энэ 6 сараар 3 сараар ингээд жин тэгээд явдаг байлаа шүү дээ нөгөө нэг одоо ингээд намайг ингээд тийг мэдээ орохоос эхлээд ингээд жин тэг гэдэг ойлголт ингээд байгаагүй л дээ. Тэнгүүд ингээд нөгөө нэг далай зэнтэй кинонд дэр гадсан шүү дээ. Гард магна. Тий гард магна. Тэрэн дээр ингээд ийм жин тэгээд явна. Да нэг ингэж жин тэгээд байх юм даа гэж би бодож байгаа байхгүй. Тэгээ ингээд яг тэр үед ингээд 3 сар 6 сар тэгээд бүтэн ингээд зарим тохиолдолд ингээд манай өгшөр чам зөвхөн ингээд зунжаан дээрээ л таардаг тий. Зөвхөн ингээд хаваржаан дээрээ л хамтдаа ингээд уулзах боломжтой байна. Зөвхөн хаваржаа. Тэгээд үлдсэн 9 сарын турш тийм ээ ингээд тусдаа өөрийнхөө аав ээжийг дагаад тийм ээ өөрийнхөө ингээд тэр нөгөө ах トゥ хатантайгаа ингээд хамтдаа ингээд жиндээ тэгдэг ч юм уу нүүдлээд явдаг байсан. Тэр цаг үед зөвхөн 3 сарыг хамтдаа ингээд гэтээ байн хамтдаа биш чинь бас ингээд хониндоо явна тийм ээ хоньныхоо бэлчээр дуулсан тэмээ адуундаа явна тэгээ явж явах ингээд уулзаал ингээд өнгөрдөг тийм ээ ингээд гаранд нь хүрэхээсээ ингээд амар тэгэж хүндэлдэг тэгэж их хайрладаг тэгээ ингээд алчуур дамжуулж ингээд сэтгэлээ илчилдэг тийм үед ингээд амьдарч илаа гэж ярьдаг байхгүй. Тэгээ тэр үеийн ингээд хайр гэдэг зүйл нь тэр үеийн ингээд хүлээлт тэр үеийн хүндэл гэдэг зүйл нь амар ингээд бишрмээр сайхан ингээд ярьдаг нандин ингээд тэгэнгүүт одоо энэ донд чинь ингээд одоогийнх шиг юу 13 жил явсан 13 өдөр холдохдоо хүгээд те ингээ бүр бөөн хэрүүл одог хосуудыг зөндөө би харж байгаа. Тэ яг бүгд тийм шүү дээ. 13 цаг болсгүй ярьж байгаа шүү. Тийм. Бүгдээрээ гэхдээ тийм биш шүү гэснээс яг хөө мэдээж хэрэг зарим хосуудад нэг тийм хөөс анзаардаг шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт ингээ 13 жилийг ингээ итгээд за энэ хүн надад угаасаа ингээд надад үнэнчтэй надад хайртай да намайг ингээд ойлгодог доо гэд ингээд найдаад явж байгаа нэг амар тийм гой санагдчихэв. Би энэ дугаар дээр амар олоод амар гэж хэлж байгаа шуурчлаарай гэж 5 6 одоо бараг тоолохоор болох шиг байна. Тэгээ яг тийм хайр сэтгэлийг бас юм хол байх гэсэн тийм сорих юм байвал сориосоо гэж бодож байгаа хгүй юм бол миний амьдрал гэсэн. Тэгвэл улам үн цэнтэй те өдөр бодгон ингээ уулзаж байхаас илүү яг урт хоногийн турш юм уу те урт өдрүүд ингээ жил мэл ч юм уу хол байгаад тэнгууд бодолтой тэрийг ингээ бодоод явах хайр явах чинь улам үн цэн нэмэгдээд байдаг хэ те. Шинэ одоо жин гэж ярьлаа штэ. Жинд явхад намар сэрүү оруулаад явж байгаа штэ. Бээжин рүү явлаа гэж жишээ авахад хүрээнээс гараад
намраа 11 сард гарлаа гэж явсаар гал хавар зуны ихэнх сард буцаж ирэн те. Тэгэхэд тэр хүн бүхэл бүтэн 6 сард хагас жилийн турш амраг хайртай боцоор явж те. Тэгээд Бээжинд очлаа бас нэг цалингаараа ч юм уу нэг сувтанд даруулга авчи. Тэгэхээр тэрийг явах замтаа хараал те. За манай ихэнхтэй гой цохиндоо энийг хараад бараг нүдэндээ эсвэл чараад явах нь. Тэнгүүд олон үн цэн үзлээл хайр нь яагаад те хол ус. Өдөр болгон нэг хараад бол зүйлдээ нөгөө хүмүүс эдэг штэ. Хамт байгаад идэг гэсэн хайртай мөртлөө халтай өдөр чи хэрэлдсэн мөртөө хайртай байгаа. Тийм биш. Тэгэхээр гоё юм үнд цэнтэй байсан л байгаа. Зөвхөн яг ингээд 13 жилийн хугацаа гэж зөвхөн дуун дээр л гараад болохоос ер нь бол яг ингээд манай аав ээжийн хэмээ өвөгийн үед бол ингээд хол байх тийм ээ ингээд яг ингээд нэг гэрт орохоос өмнө тэ нөгөө нэг танил нэг нэгээ таниад ойлголцож явж явах үед ингээд хол байх хугацаанууд бол бишгүй их байсан баха. Тэгээд тэр нь ч гэсэн илүү ингээд үн цэнийг бий болгосон байх гэж боддог. Тухайн үед бол нөгөө холбоо барих бид нар ч одоо өдөр болгон хүссэн үедээ холбоо барьж байгаа шүү дээ. Нэг энэ нэгтэй. Тэгэхгүй тийм холбоо барих хэрэгслэн хүмүүс тэгээд байрлалын ч юм уу энэ тэнд байсан болохоор хол байсан болохоор те. Улам бодолтой нэг төсөөлж амьлуулна гэдэг чинь амар гоё үн цэнтэй те төсөөл яг тэгээд тэр төсөөлсөн шиг тэр хүн байж чадвал бүр гоё яг үн цэнтэй байна. Жишээ нь одоо нэг даншиг наадан боллоо 1900 он те даншиг наадан боллоо гэхэд наадан дээр харсан бүсгүүд анхны харцаар дурлцсан залуу бүхэл бүтэн 3-4 сарын турш анхны тэр нэг хором хальт өнгөрсөн турсамжаа бодоод тэргэндээ аим баярлсаж явсаар байгаа л 3-4 сарын дараа тэр хүнтэйгээ уулзах тэр хүн яг тэр бодсон шиг нь байвал бүр гоё байсан баг. Яг тийм байсан байх нь тий. Тэнгүүд одоо энэ дундаараа бол алтан цох алгамаа хоёр чинь буцаж нийлээд сайхан амар сайхандаа жаргачж байгаа шүү дээ. Тэнгүүд жаргаж дуулсан хувилбар нь бас байдаг. Тийм нөө түрүүнд хоёлаа яриад шүлгийг уншаад өнгөрсөн тий. Одоо тэрийг хоёлаа жаргаж дуулсан хувилбараар нь сонсоод энэ дугаараа ингээ өндөрлөё гэд миний туртай дуу алгамаа. Тэгээд одоо дууч алтан жаргал бацэглэн хоёрын дуусаар сонсё. Клип нэр гоё гэдэг санагдах юм. Би клип хийж өгдөг юм уу гэж боддог. Ийм зургнууд яваад байдаг шүү дээ. Тийм юм.
Янзтай. За ингээл гоё яраад дуусчих юм да. Ястай янзтай. Гоё сайхан ч дуусан гоё ч хүмүүс баг тий. Дээл хавсан ямар ч гоё зогтгийн. Янзтай. Тэнгүүд бодохоор штэ. Жишээ нь яг энэ алтан жаргал бацсгэн дуучин хоёр юм баг л алирмаа алтан сүх хоёр шиг харагдаад байгаа байхгүй. Төсөөл боол бараг эн чинь билегийн кино зохиол яваад байгаа байхгүй. Тэ. Тэгэд бацсглийн ихчийг бараг л алирмаа тоглуулж марш тий. Тэгэл надад бол зүгээр яан дуу сонсох явцдаа яан зүрхээ бодол төрнө штэ. Тэгэж бодож байгаа. Гэсэн чинь бацсглийн ихчийн нүд нь арай нэг зөөлөх юм да тий. Зөөлөх юм болохоор тийм алиграмад зохиолоо гэж бодонгууд алигмаа тийм гоё ирмэг харцтай тий. Тийм зоримог харцтай хүн баймар байгаа байхгүй. Яагаад харин ч ийм юутай хам шүү. Ихээ ингээд гэрсэн үү? Зөөлөн харцтай. Гүн харсан тийм зөөлөн тэгээд бас нөгөө нэг хүлээцтэй хам шүү. Бөөр ингээд 13 жил хүн хүлээчихлээ шүү дээ тий. Нилээн тийм надад бол тийм эрдүү ирмэг харцтай хүн хэрэгтэй байсан. Хэрвээ кино хийхээр бол яагаад гэвэл штэ 13 жил хүлээсэн хүн штэ. Зөөлрөхөөсөө илүү хатуурсан байж магадгүй. Тэнгүүтээ зоримог болсон байхгүй. 13 жил тэр хүний ч бас эмэгтэй хүн зүгээр байхгүй штэ. Ирчүүд оролдож магадгүй тий. Тэгэхэд тэднэрт нүүр өгөхгүй байна. Ямар хүн нүүр өгөхгүй. Тэгэж хатуу ширүүн байдал гаргаж ижил тэр хүн өөрийгөө авч эхлэх байхгүй. Тэгэд итгэл алдраад ирэх юм хүн зөөлрөхөөс нурмахаас илүү сөрүүл зүгээр байгаа байхгүй. Тийм учраас надад тийм бодсон бахан тий та болохоор ирмэг харцтай хүн хэрэгтэй байсан. Хэрэгтэй байсан. Кино хийх юм шиг ярьж. Яг хийх нэ. Хэрвээ хийхээр бол тий. Тэнгүүд бацсглийн ихч байна. Гоё Монгол дийлэх ус яг Монгол царайтай тий. Тэнгүүд бацсглийн ихчид тэр морь унаа тавьж байгаа тэр бичлэгийг харуул амар ирмэг байгаа байхгүй. Тэнгүүд руулахаараа тэгвэл амар гоё юм намлаг болчихсон юм шүү. Бацсглийн ихч ингээд өөр нэг. Гэтэ угийн намлаг юм дэлгөө хүн байна. Хүн шиг байгаа. Тэнгүүд кино хийхээр бол би бадам ханд дуучин тоглоулж магтсан. Яг хийлээ шүү даавар. Тэнгүүд түрүүнөө бадам ханд дуучны клипийг үзэнгүүд яг энэ харцаа харагдах байгаа байхгүй. Яг нэг хард контр textтэй. Би харцаа харах юмсан гэж бодоод байсан. Тэнгүүд өөр бас дуунуудыг сонсоод ер нь харцсан л та. Тэнгүүд яг тийм болчмаар юм шиг санагдав. Болчмаар юм шиг бацсглийн бодвол арай нэг тийм шууд зоримог харцтай тийм харцаг гаргуулж болгомоор юм шиг санагдсан. Тэгэл ийм гоё дуу сонсоход тэгэл янз бүрийн боддөө штэ. Кино шиг юмнууд болно штэ. Тэгвэл алтан цогтноос тасан жаргалахаас яг тохирхоо нэг тийм гоё инээд татсан юм байна штэ. Тэгэхээр ч бас баясгалантай юм байгаа байхгүй. Тэнгүүд арай нэг жилдээ бас нэг тийм арай өөр хүн байх хаа. Би бас яг таныг ингэж ирсэн чинь бас яг дандаа амар гоё инээдэг хүн шүү дээ. Бараг инээхийн тараалаа айгуу гоё юм дуудаад байна гэж бодохоор тэгэхээр бас яг ийм 13 жилийн хугацаанд тийм бас цэргийн албанд юу ч болоо лээ тий. Яг тэр бүгдийг туулж гарсан гэхээр бас нөгөө талаас бас яг инээх нь яг зөв буруу юу гэж бодох юм байна. За ингээд хоёулаа энэ удаагийнхаа подкастыг өндөрлгөө. Ингээд Монгол Ардын дуу Алиграмагийн тухай ярьсан бидний яриа өндөрлж байна. Мөн хамтран ажилласан Жунаар музейн хамт олондоо баярлалаа.